Өлгийн хот ихтэй айгүй гоё тайван айгүй гоё хот шүү дээ. Хүмүүсийнх нь хоорондын харилцаа, яриа амар гоё уянгалаг. Бид хоёр өлгийг аялал явах манай төр хүнсээ бэлтлээ. Санаас аялал бол хүнстэй шүү дээ. Яг замдаа идэх юм аа. Зарим өдөр хоолхгүй л тэрийгээ бэлтчих. 7 сарын 18 баян өлг явлаа. Нэг ч уурч. Болоочтойгоо. Баян өлг явъя баяртай. Нана. Зя ингээд автобусанд суугаад. Орд биш. Үзэгчийн суудаг. Аялал явлаа. Дав ирэхтэй байна юм байна чи. Аяллаа хөтөчгөж нэг амар анаа байсан. За мэрэгжлийн өвчин хөдөлж шүү. Өглөө 5 цагт цуглуулснаа одоо 7:30-д хотоос гараагүй байна. Бензин авах гэж зогслоо. Дэлгүүр орно гэж зогслоо. За яг болж ийна гэсэн чинь автобус жоохон тоостой тийм байна. Ядчил air condition ажиллаж байна л да. Тэгээ сая нэг асуудлаас нь юусан бэ гэхлээр штэ. Гадаад хүн харин чамдхан аялж байгаа шүү. Тусдаа гэртээ орсон дээр монголчуудтай байснаас. Тусдаа гэр нь хоногийн 150 мянга. Өөр гадаад 2 охин байна. Нийлүүлээд мөнгөнд та нэг өдрөө гаргаал тэгэл болоо штэ. Одоо нэг машин сууцсан хань гадаад болохоор мөнгөнд харин ч баг төсөн шүү гэж хэлж явах оронд суухаас өмнө гадаад нь тэдийг нэмж төлнө. Ер нь бол гадаад нь 100 сая төгрөг илүү нэмж төлөөрөө төлсөн байхгүй юу? Тэрийг жоохон тэгээд даривтайхан шиг томхон хэлчихвэл бас төлнө штэ. Гэмэрхүү асуудал болоод байна. Надад бол ямар нэг адал явц тохиолдож байгаа гоё байна. Манай нөхөд жоохон тохгүй байдалд орчихсон. Амар суусан хойно тэгж хэлж мэлээд тахаар зэвүүн хөрөөд тах шиг. Аялал бол сая 90 мянга, сая 190 мянга. Ер нь бол нэлээд дажгүй өнөхгүй юу? Хол яваад цааш аялал үзчихэд ирэхэд бид тэр ямарчсан тооцоолж үзээд өөртөө явснаас хэд дахин хямд бас цаг хугацаа арай бага орох юм байд гэж бодож сонгосон байхгүй юу? 300 км явсны эцэст хүмүүсийг шийлэгч байна. Гайхалтай. За би ч яг залуу. Гөвшүү хүмүүстэй яаж явсан юм бол? Өөр хангаад явж байгаад айраг. Шөнийн 12 цаг 45 минут. Овстай аймгийн Алтай хот 1000 гаруй километрт 3 юм уу 4 зогсвоо да. Хүмүүсийг бол давсгаар нь бол бод чадчихээн. Өлгий дээрээ амар гоё гэрт орсон боловч ихний орсон гэр маань цэвэрлээгүй байж тараа би зүгээр кампинг хайзанд очиод гэр цэвэрлээг байна гэсэн чинь аяллаа нөгөө нэг хөтөж удаага дандаа гомдолж явж байгаа юм уу шаардас. Тэгээ өлгий тоос гэдэг юм кампт ирсэн. Та мотогийнх юм газрууд ирсэн бай. Гэр мэр нойл душ тэр бол амар гоё газар байна. Галтгоо нойл бас душ бас байсан. Баян өлгийн зах явж байгаа хүмүүс царай. Ингээд гадаа талбай байдаг юм ээ. Тэрлэг зах. За ерөнхийдөө зах шиг юм байна. Ер нь энэ тэмдгийн захаар орох бас гоё. Товчлог байдаг шээ. Өлгийн хот ихтэй айгүй гоё тайван айгүй гоё хот шүү дээ. Машин тэрэгний хөдөлгөөн баг, хүмүүсийнх нь хоорондын харилцаа, яриа амар гоё уянгалаг надад амар таалагдчих. Сая зам гаргасан чинь машин зам тавиад зогсчих. Амар гоё найрсаг гоё. Гоё хот шүү. Зөндөө олон мод зов тарьсан байна. Хүмүүс айгүй гоё найрсаг хөөрхөн санагдлаа. Өлгийн дээрсэн такси бариад стаал. Намцсан баялаа. Амар хөрхөн суусан такси гэж бодож байна. Намангоо мэдтгүй юм байна. Би хаан чамаагүй хизээ чамаагүй зогссон нь наманг асуусан чи амар хөрхөн. Тэрийг хэлээд өгч юм. Амар хөрхөн хүмүүс гэдэг нь үнэхээр нотлогдож байна. Чимдам юм аа гэсэн чинийг хардаа. Ардын төвд сүвнэрийн дэлгүүрүүд байсан. Тэгээд номин дотор бас ийм гоё сүвнэр үйлдвэрүүнээр зардаг
ийм газар байд юм байна. 0-ын дотроо дэлгүүр дотроо байд юм байна. Өлгөө дээрээ үдээс хаш. Яг гоё дээрээ тавьчих явж. Яа, Өлгийн хотын зайсан толгой гэдэг. Өө энэ голын тэр гүүрээр сая бид нар гараад ирсэн. Өлгийн хотын дээр Өлгийн хотын зайсан толгой дээр гарч ирлээ. Амар гоё нам гомстой гоё газар юм аа. Хүмүүс нь амар найрсан. Амар хөөр. Найрамд. Шинэ ягаад би яаваа. Зөө. Хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг болгож Хятадаас санхүүжүүлж ийм газар байгуулсан юм байна. Тэгээд энд ийм бичгтэй юм бай. Найрамдал гэдгийг ойлгож уншихгүй бол ер нь сэтгэл зүйтэй газар гэж шоо. Тэгэхгүй ингээ уншижсэн чи бэн яа. Маш их замагтаа болохоор замагтаа дээрээс нь ингээд шавтаа болохоор ингэж шавар юм бэ. Загстай гүмэн згээ ховд гол юм байна. Өхнөөсөө пургон ирж шүү. Ажил дотор нэг 10 хүнд нэг аригт нэг гомдол мэдүүлэгч үйдэн шүү дээ. Би бараг 10 доторх нэг юм шиг байна. Оо намайг ирээд суусан ч юм гоё. Өндөг үрцээ хям өгч байна. Яа, ямаач заа. Яла. Өлгийн хотын төв талбай. Энд ингээ заавал бууж зургаадаар болдог уламжлалтай гэнэ. Энэ одоо ямар авраг том зүсэн бэлээ. MJC лөө тэр таврын 10 давхарт ийм кофе шоп дээр ресторан байдаг байна. Хэрвээ би өлгөд амьдардаг байсан бол энд байн гарч ирж гойсуухаар газар байна. Гоё хөнгөө, чимээгөө. Тэгээд мөстэй ундаа гардаг. Гоё газар байна. Энэ VIP өрөө юм шиг байна. Казахстан бараны дэлгүүр. Говь тэсэж үлдэж ургадаг гургамал энэ тэсэж тэвчиж ургадаг ургамлууд амар шимшүүлцээ тавиад гэхээр намсаж үзлээ. Гэсэн чинь дачгүй амттай. Богд усын тусгаан болттой газар. 8 цагта нутаглах газараа ирсэн. Таван богдынхан хормоод ирж амарсан. Өдрийн анхны өглөө. Амар ихт гэгээ орд юм байна. Дөрөв гэхэд гадаа амар гэгээтэй болцсон байсан. Тийш явна надад. Ерхэд бол миний яг зорьсон зорилго мөрөдөл бол биелсэн л дээ. Тастаа бол харах наан ингээ сайхан сууж кофе уух. Ерхэд. Өглөөний цай. Таван богд гэдэг чи одоо ийм очтой юм
байгаа шүү дээ. Ингээд 1 2 3 Я их хөслийн оршооны зүг алхаж явна. Нартай гоё дулаахан байлгүй тэгтээ. Дээл цамц нэг салхилаад байгаа болохоор цоо өсчлээ. Тэгээд Алтайдаа бөгд рүү ирэхэд том машинууд бол гараад ирдэг юм байна. Фургоныг бол үлгийгээс хөслөл явснаа зүгээр 2 шөнө 3 өдрийн аялал сая 200-аас сая 500 мянга. Луучнаар сайн буурхай штэ. Монголоор казахстагаараа ярьдаг. Зөвхөн аялал жуулчлалын хэдхэн богдхон сарыг айгүй мундаг ашиглаад сурцсан бүгдээрээ Найрсаг Монголын хуучны харилцаа зан баг орчин үеийн баг брэнд гэжлэхний нэг нүр болоод байгаа маш. Таван богдтойгоо ойрхонч бай, үлгэдэгч бай, гэр бааз. 4-5 ортой гэр бааз 100-аас 150 дээдлэн 200-тай байд юм байна. Юу вэ? Ботоны нэмсэн голны борооны юу гарч ирж байна. Чи шууд гарна шүү дээ. Энэ нэмтсийг авах юм амар том нэмтстэй байдаг. Навч юм биш. Энэ гол бүр шуугаад л зүгээр чигтэх. Харахад ойрох юм шиг нэ яг алхаа явахад амар хол газар. Миний хамар онгойлгогч ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй. Гэтэ хуулаа ичвэл хайх газар. Энэ мөсөн голоос урсж байгаа ус нь хамаагүй хүүтэн байд юм. Сая энэ хэмрээ оршоо бол тийм амар хүүтэн бишээс байхгүй. Гэтэ хоёул айгуу гоё амттай юм. Ус нь ямар хүн байх юм бэ? Хари. Гэтэ чонол тунхаар л юм байна да. Наршин бүдэг ариун байх юм байна. Сэл шүүсчээ. Шүтээ. 7 сарын 21-ний бүтээсэн өдөр. Бороо болсон ширээс чинь. Гэхдээ миний аяллаа баг оргил хэсэг нь олчих шиг боллоо. Амар энэ хөсний шимээ. Монгол нисэж байгаа юм шиг амар сүрж авахсантай. Салтны л шүү дээ. Мөрч байна тийм үү? Ингээ дээр чулуугаар очигдсан болохоос өөрөө ийм урт мөсөн. За, мөсөн голлын нөхөн л ирлээ дээ. Энд нэг юм нарийнхаа хэсгээр ингээд ус анх орж ирж байгаа байхгүй. Тэг ингээд доошогоо болгоцсон бүр маш хүчтэй ус болоод байгаа байхгүй. Би яг тэрний тэр гоё нарийн хэсгийг олж үзмээр байх чи энэ хүмүүс буцъя гэдэг. Тэг ойрхон харагдаж байгаа болохоос ойрхон биш яг гэдэг буцаар боллоо. Тэг бүр юм цаанаасаа омгшмоор юм. Ингээд зүрх ингээд огшоод идэг. Огшоодог гэсэн. Ичиттэй газар байна. Оо за охин минь уучлаа гэд нар гараа. Амар гоё амтай газар шиг. Утсан дээр үнэхээр одоо юу гэдэг байга шиг гарахгүй байна.
орсож оргилж байгаа юм нь ямар ч дуустгүй юм. Яг хавж байгаа л нэг газар амар шуугаад юм. Тэгээд бас нэг гоё бодог шинд орсож явах юм да. Өнөөдрийн ер нь аяллаа хамгийн оргил хэсэг хэлээ. Би одоо ингээ харуулаад явах гэдэг. Ээж үдчихижээ л мэдэх байх та. Энэ олон төрлийн уран бол энэ олон дөнгөний чулуу. Хувийн дээд амжилт. 3 дахь өдөр. Ингээд зургүйгээд идэгээс хэлэх. Тугаачуудын гэрт хонлоо. Тугаа гэрт. Монгол гэртэй адилхан гэр байд юм байна. Тугаачууд амьдардаг гэр. Иш ирэхээр бол гуц модс гэж олон юм чирж яхаар. Зүгээр мишагтайгаа л ер нь явах хэрэгтэй юм байна. Гэр бол ер нь бол дотор ортой юм байна. Тугаа гэр бол 3 ортой юм байна. Казак гэр арай том болохоор ч тийм юм уу. 4-5 ортой байсан. Тэгээ тугаа хүмүүс ч бас амар ажилсаг байд юм байна. Сайхан та сайхан амарсан уу? Тэглээ нам унтлаа. Амар ажилтай мундаг хүмүүс юм оо. Манай жолооч өчигдөр чинь бүр амар замаар явстаа очоод бид нарыг тэр мөсөн голыг хөргөж өгөх гээд амар хол адуу маш их алхаа. Тэгэл би анзаарлаа. Нэрээ энэ хавд ерөөсөө илүүдэлж интэй хүн байхгүй. Ямар ч илүүдэлж интэй нутгийн иргэд алга. Тэгээд машиначлаг барьдаг. Уул хатанд ч амар явдаг. Лаг жолооч байлаа. Тэгээд зөвхөн манай жолооч биш. Бос жолооч нар хэдийгээр манай машиныг дагаа явж байгаа ч гэсэндээ энэ амар зам мамаар ингэж явна гэдэг бол өстой. Олон жилийн туршлага ур ухаал байдаг баг та. Дараагийн өдрийг өглөө нийцээ. Өчиг гэж асуусан. Чулуугаар хашаа хийцэн гоё айлтгонлоо. Манай жолооч дугуйгаа нэлцэж байна. Yay, хурган нуур. 2277 м өндөрт. Отлоо. Уг амар ах бэлтгэлтэй ирсэн болов шүү байшсан.
Тэгээ баг төрөний хүрхшээ гэдэг газар мороор явж ирдэг юм байна. Үүдэнд нь морь түрээсэлдэг юм байна. Цагийн 20,000 гэсэн нэг очиж ирэхийн 20,000 гэсэн нь тиймэрхүү үнэтэй байд юм байна. Эрэхтэн мөнгөний авах гэсэн очиж байгаа харъя да. Ойрд морь унаагүй сайхан хямар сэргэж байна. Тэгээд би сая төрхрэн дээр очиод өөрийнхөө зургийг дарсан чинь амар сайн бор хар хөөгн болсон байна. За яах вэ? Зүгээр шүү дээ. Баг дөрөвний хүрхшэн дээр казак ирсэн оройны хоол бисбармак казак үндэсний хоол Харах юм бол зөвхөн дэлгэр шаад өөр нагахгүй гоо. сүүлийн өдрийн өглөөний цай бас буфетээр хооллож бай. Бид нэг иймэрхүү газар хонлоо. Мөхцөстэй хайрхнууд бас байна. Мяу. Нэг юм ирлээ одоо Улаанбаатар руу гоё юу да. Би нэг иймэрхүү царайдчтай болсон байна.